За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Та бүхэн Монголын өрөнгийн бирж болон Капитал Монгол зохион байгуулж байгаа ээлжид 2026 он earnings call эхлэхэд бид болоолаа. Өнөөдөр бид Монголын өрөнгө бирж хувьцаат компани болон 2026 онд Монголын өрөнгийн биржтэй хамтраад Төрийн банк хувьцаат компани 2026 оны эхний хагас жилийн санхүү үр дүн болон цаашдын төлөвлөгөөтэй танилцсан. За энэхүү тайлан болохоор Төрийн банк хувьцаат компани эрсдэл санхүү харилцаг гүйцэтгэх захирлын орлогч лавсурын захирал танилцуулгыг хүргэсэн ирээд байна. За бидний earnings call болохоор Монголын өрөнгийн биржийн Facebook хуудас болон Төрийн банк хувьцаат компанийн Facebook хуудасаар шууд хүлээн авах үзэх гадна Zoom-ээр дотоодын болон гадаадын мэргэжлийн шинжилгээнд хамт оролцож байна. За харах хэмжээний ойролцоогоор 1 цаг үргэлжлэн эхлээд танилцуулгыг хийж байгаа. Дараа нь асуулт хариулт явагдана. За асуулт асуух бол Zoom-ийн Q&A хэсэг дараа асуулт үлдэх боломжтой. За танилцуулгаас дараа raise hand авчиг дарж шууд асуулт асуух боломжтой. За Facebook-ээр шууд үзэж байгаа хэсүүд маань бас сэтгэл хэсгээр өөрсдийнхөө сонирхож байгаа асуултыг үзүүлэхээр ингэж урьж байна. За тэгээд 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцуулна гэж лавсурын захидлыг урьж байна. За юуны өмнө өнөөдрийн Төрийн банкны 2026 оны эхний хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны тайлантай танилцах энэ earnings call маань оролцож байгаа нийт хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, за манай банкны үйл ажиллагааг бас сонирхож орж байгаа мэргэжлийн байгууллагууд бүх хүмүүстээ бас энэ өдрийн мэнд хүргье. Тэгээд миний бие өнөөдөр эхний хагас жилийнхаа санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн танилцуулахад бэлэн болсон байна. За ингээд танилцуулга шеэрлэгдэхий. За юуны түрүүнд танилцуулга эхлэхээс өмнө бас Монголын эдийн засаг болон банкны салбарт бас банкны үйл ажиллагаанд гол үзүүлэлтүүд ямар байгаа вэ гэдэг талаар товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. За Монгол улсын хэмжээнд инфляц бол 6 сарын 30-ны байдлаар бол 12% хүрсэн. За энэ инфляцийг гол зохицуулдаг Монгол банкны бас өмнө нь бодлогын зөвлөлөөс зохицуулагч хэрэгсэл болгож зарладаг бодлогын хөв маань он гарсаар өөрчлөгдөөгүй. За удирдлагын хурлуудаар бол мөнгөний хатуу бодлого үргэлжлэх төлөвтэй. Тэгээд бодлогын хөв бол эхний хагас жилийн байдлаар 12% хүүтэй байна. За банкны салбарын нийт хөрөнгийн хэмжээ бол 26 он гарсаар өмнөх онтой харьцуулахад бол 26.7%-аар өсөж 92.1 их найт төгрөгийн нийт хөрөнгөтэй болсон байна. За мөн нийт зээлийн хэмжээ 49.5 их найт төгрөгт үрж, за өмнөх оныхоо мөн үеэс бол 16.1% өсөлттэй. За нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу бид нэр депозит гэж ярьдаг. Энэ үзүүлэлт маань 49.4 их найт төгрөгт үрж 26.6%-аар өмнөх оныхоо мөн үеэс бас өссөн үзүүлэлттэй байна. За банкны гол үзүүлэлтүүдийн нэг зохицуулагч байгууллагаас тавьдаг шаардлага буюу өөрийн өрөнгийн хүрэлцээний үзүүлэлт бол салбарын дунд 16.6%-тай. За чанаргүй зээлийн хувь хэмжээ бол за үйл ажиллагаагийн зогсоосон банкуудын чанаргүй зээлийг хассан байдлаар бол салбарын дундаж үзүүлэлт 439%-тай байсан байна. За банкны үйл ажиллагааны талаар за ялангуяа эхний хагас болон 2 дугаар улиралд хийгдсэн гол ажлууд, онцлог үйл явдлуудын талаар мэдээллийг төрүүлж хүргэе. За Төрийн банк бол жил болгон бас энэ Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон засгийн газраас хамтран зарладаг топ 100 аж ахуйн нэгжийн жагсаалтанд бол тогтмол дээгүүр үзүүлэлтэд орж явдаг. За төрийн өмчийн оролцоотой байгууллагуудыг тусдаа төрийн өмчт топ 10 аж ахуйн нэгж гэж зарладаг болсон байгаа. За энэ дээр бол Төрийн банк маань 2025 оныхоо үзүүлэлтээр 5 дугаар байранд эренблэгдэж, за Монгол Улсын засгийн газар ерөнхий сайдаас бол энэ өргөмжлөө гардаж авсан байна. За мөн
Нийгмийн хариуцлагын хүрээнд бас олон байгууллагуудтай хамтарч ажилладаг. Нэг нь бол Монголын улаан загалмай нийгэмлэг байгаа. За тэгээ өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаа, за мөн цаашд хийхээр төлөвлөсөн одоо том ажлуудыг маань үнэлж бас Монголын улаан загалмай нийгэмлэгээс хамтран ажиллагч онцгой гишүүн байгууллагаар шалгаруулж бас энэ үргэлжлэлийг гардуулсан байна. За бид 2025 оны 3 дугаар улиралд буюу 9 сард бол Төрийн банк анх удаа одоо банкныхаа төвхөнд олон улсын зах зээл дээрээс одоо валютын их усүр татахын ажлыг амжилттай хэрэгжүүлж 200 сая долларын бондыг гаргасан байсан. За энэ бондынхаа хэмжээг бид нар 2026 оны 2 дугаар улиралд нэмэгдүүлээд нэмэлтээр 100 сая долларын бондыг амжилттай гаргасан. За энэ бондын манаас өгөөж одоо өртөг зардлын хувьд бол өмнөх гаргасан бондоос илүү бага хүүтэйгээр гаргаж чадсан. За тэгээд энэ бондыг бас нэмэлт бонд гаргаснаар одоо манай нийт олон улсын зах зээлд гаргасан бондын хэмжээ 300 сая долларт хүрч одоо олон улсын яг бенчмарк гэсэн хэмжээнд бас хүрч тодорхой индексүүд бас багтаж. За ингэснээр бол олон улсын хөрөнгийн зах зээлийн томоохон оролцогч нар бас энэ индекст багтсан бондуудад одоо идэвхтэй сонирхож арилжаанд идэвхтэй оролцож. За энэ маань манай цаашдаа бас гадаадд хөрөнгө оруулагч нарт банкныхаа үйл ажиллагааг илүү сайн таниулах, дараагийн их үүсвэрээ татахад бас илүү өргөн боломжийг нээж байгаа юм үйл явдал болсон. За мөн 2025 оныхоо одоо санхүүгийн үзүүлэлтүүд үйл ажиллагааны тайланг танилцуулах хувьцаа эзэмшигч дийлж турлыг 26 оны 4 сарын 30-ны өдөр бас зохион байгуулсан байгаа. За ногдол ашиг 2025 онд бол татварын дараах цэвэр ашигаас нэгж хувьцаанд 51 төгрөг 80 мөнгөний ногдол ашиг буюу нийтдээ 39.1 тэрбум төгрөгийн ногдол ашигыг бас хувьцаа эзэмшигчдэд тараасан байгаа. За мөн төрийн өмчийн оролцоотой банк гэдэг утгаараа бас засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд нэлээд одоо тэргүүлэх үүрэгтэй оролцдог байгаа. За ингээ 2 дугаар улиралд бол бид нар цагаан алт хөтөлбөр, атар дүүрэг, аялал жуулчлалын салбарыг дэмжих зээл, за газрын төсний бүтээгдэхүүний нөөц хүчин чадал нэмэгдүүлэхийн төслийн зээлүүдэд бас хамтран ажиллахаар засгийн газрын холбогдох яам агентлагуудтай гэрээ байгуулад за тухайн зээлүүдийг одоо судлаад олох үйл ажиллагааг явуулж байна. За мөн доктортой хөгжлийг дэмжих ногоон банк болох зорилгынхаа хүрээнд бол бид нар жил болгон уламжлал болгон доктортой хөгжил ногоон ирээдүйг гэсэн үзэсгэлэн худалдааг бол зохион байгуулдаг. За энэ жил бол 3 дахь удаага энэ үйл ажиллагааг зохион байгуулсан байна. За энэ үйл ажиллагаанд бол манай ногоон бүтээгдэхүүн үйлчилгээ бэлтгэн нийлүүлдэг худалддаг энэ байгууллагууд маань төлөөлөл одоо үзэсгэлэн худалдаанд оролцож бид нар бас газар дээр нь ногоон зээлийн хүсэлтүүдийг хүлээж авч шийдвэрлэдэг. За энэ үйл ажиллагааныхаа хүрээнд бас ногоон зээлийнхаа багцыг бас тодорхой хэмжээгээр өндөр хувиар нэмэгдүүлэх юм үйл ажиллагаа явуулдаг. За энэ доктортой хөгжил ногоон ирээдүйн үзэсгэлэнгийн маань бас салбар арга хэмжээнүүд бол бас 21 аймагт маань манай салбаруудаар дамжаад бас зохион байгуулагддаг байгаа. За энэ дээр бас ногоон бэлтгэн нийлүүлэгч нар нэлээд өргөн хүрээтэй хамтарч оролцдог. За тэгснээр бол одоо бид нар ногоон зээлийнхаа багцыг тэлэх, за дээрэс нь энэ хүлэмжийн ялгарлыг бууруулах энэ үйл ажиллагаанд бол жил болгон өмнөх жилүүдээс илүү агцтай сайн ажилдаг байгаа. За энэ уламжлалт үйл ажиллагаа маань 2 дугаар улиралд бас зохион байгуулагдсан байна. 7 хоногийн хугацаатай үргэлжилсэн. За мөн манай банкн дээр бол одоо бизнес инкубатор төв гэдэг жижиг дунд бизнес эрхлэгч нарыг дэмжих юм төв ажилтдаг. За энэ төв маань ерөнхийдөө бол бичил бизнес эрхлэгч, жижиг бизнес эрхлэгч нарыг бол санхүүгийн боловсрол, зөвлөгөө мэдээлэлээр хамгаах, за банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүд ялангуяа гарааны болон өрхийн бизнесийг дэмжиж гаргасан бүтээгдэхүүнүүдийнхаа борлуулалтыг энэ бизнес инкубатор төвийнхөө харилцагч нараар дамжуулаад тэлэх, за мөн санхүүгийн боловсрол олгох ажлын хүрээнд бол бизнес эрхлэгч нараас гадна ирээдүйн харилцагч нараа бэлдэх одоо 10 жилийн сургууль, за мэргэжил сургалт үйлчилгээний төвүүдийн одоо суралцагч оюутнуудад санхүүгийн боловсрол олгох энэ үйл ажиллагааг бол тодорхой хөтөлбөр гаргаж жилийн турш бас одоо зохион байгуулж ажилладаг байгаа. За энэ ажлуудын хүрээнд бол бүрхийн бизнесээс стартап руу гэсэн бизнес эрхлэгчдийн форумыг
одоо зохион байгуулсан байна. За энэ дээр бол манай бизнес инкубатор төвийн харилцагч нар тэгээд одоо засгийн газраас бас энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд ажилладаг харийн агентлаг байгууллагууд, за мөн төрийн бус байгууллагууд, ийм байгууллагууд манаас хамтарч оролцсон ийм форумыг зохион байгуулсан байна. За санхүүгийн соёл үндэсний хөтөлбөрийн хүрээнд бас түрүүн ярьсан эрэг дадлын ирээдүйн баялаг гэсэн уриатаагаар санхүүгийн боловсрол олгох, за санхүүгийн бүтээгдэхүүн ялангуяа хуримтлалын зуршлыг бий болгох чиглэлд сурагч оюутнууд руу чиглэсэн хөтөлбөрүүдийг 2 дугаар улиралд бас үе шаттайгаар зохион байгуулсан юм ажлуудыг хийсэн байна. За бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн тухайд бол 2 дугаар улиралд бид нар бас шинээр бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлэх, за өмнө гаргасан байсан бүтээгдэхүүнүүдийнхаа нөхцөлийг сайжруулж харилцагч нартай илүү хүртээмжтэй, уян хатан нөхцөлтэй болгох чиглэлд нэлээд ажлуудыг бас хийсэн байгаа. За UnionPay байгууллагатай хамтраад олон улсын Splendor Plus гэсэн картыг шинээр зах зээлд нэвтрүүлсэн байна. За мөн одоо манай банкны одоо суур харилцагчдын бааз суур бол их хвчлэн иргэд жижиг дунд бизнес эрхлэгч нарт тийм чиглэдэг байсан бол за ерөнхийдөө бол дунд том бизнес эрхлэгч бизнесийн бас тодорхой салбарууд руу бас үйл ажиллагаагаа тэлэхийн зорилтын хүрээнд алт олборлолтын зээлийн шинэ бүтээгдэхүүнийг гаргаж, за мөн жижиг дунд алт олборлогч нарт хоршоодод зээл олох чиглэлээр шинэ бүтээгдэхүүнийг бас зах зээлд нэвтрүүлж, за мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад бүтээгдэхүүнээ танилцуулах, санхүүгийн боловсролын чиглэлээр үйл ажиллагааг бас шинээр зохион байгуулсан байна. За эрүүл иргэнгээд манай банкны бас одоо дундаж давхрын иргэдийг маань нийт Монгол улсын иргэдийг маань урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах. За үүн дээр бол эрүүл мэндийн тодорхой байгууллагууд дээр хөнгөлөлтөө үйлчилгээ авахын боломжуудыг нээсэн карт болон хадгаламжийн багц бүтээгдэхүүнүүдийг бид нар өмнө зах зээлд нэвтрүүлээд, за нэлээд олон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаатай явж исэн. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнийхээ бас хугийг нэмэгдүүлээд эрүүл иргэн цахим зээлийн бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд нэвтрүүлсэн байна. За энэ дээр бол эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, за бусад төрлийн тусламж үйлчилгээ авах гэсэн иргэд маань тухайн моментт бол одоо санхүүгийн хүндрэлт гэх юм уу те хэрэгцээ гарах юм бол цахимаар зээлээ аваад, за энэ зээлийг бид нар бол тухайн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн хэмжлэгийг үндэслэж харилцагчтай зээлээ олгоод, за тэгээ зээлийн иргэн төлөлтөө иргэн маань өөрөө төлөх ийм боломжтойгоор банкн дээр ирэлгүйгээр захимаар авах боломжтой ийм эрүүл иргэн зээл цахим зээлийн бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд нэвтрүүлсэн байна. За мөн бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжихийн бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг бас шинээр гаргасан. За ер нь ахмадууд маань их хвчлэн тэтгэр халамжийнхаа орлогыг барьцаалаад тэтгэврийн зээл авдаг байсан болвол, за тэтгэвртээ гарсны зэрэгцээгээр бас хуваарь бизнес эрхэлдэг бусад орлоготой энэ ахмадуудтай бизнесийг нь дэмжих зорилгоор шинэ ийм зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд бас нэвтрүүлсэн байгаа. За тэгээд мэдээж бас ногоон зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, бусад ногоон доктортой хүршлийг дэмжсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд өргөжүүлээд, за ногоон хадгаламжийн сертификат, за мөн ногоон харилцах дансанд одоо мөнгөө төвлөрүүлсэн иргэдтэй бас ийм гялс түгэл гэдэг энэ мод тарих боломжийг нийлсэн ийм шин захим суугаар дамжуулаад ийм гялс банкны аппликейшн дээрээ шинэ одоо ийм цэс нэмж, за энэ дээр бол манад их усроо төвлөрүүлсэн харилцагч нар маань за тэр бүтээгдэхүүнийхээ тодорхой орлогоос бид нараас мод тарих ийм төгөл байгуулах ийм шинэ ажлыг бас эхлүүлсэн байгаа. За гол бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээс бас цохис зурдуул юм байна. За доктортой санхүүжилтийн чиглэлээр бол банк одоо 2022 оноос хойш бол бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөндөө энэ чиглэлийнхаа зорилтуудыг нэлээд түлхүү одоо тодорхойлж үе шаттай ажлуудыг хийж байгаа. За энэнийхээ хүрээнд бас доктортой хөгжлийн 2025 оныхоо тайланг бас олон нийтэд тайлгнаж ажилласан. За мөн бид нар яг энэ чиглэлээр олон улсын байгууллагууд бас гишүүнчлэлээр илэрсэн байдаг. За энэ хүрээнд одоо Нэгдсэн үндэсний байгууллагын Даян дэлхийн гэрээнд нэгдснээрээ, за энэ
хүний эрх хөдөлмөр, байгаль орчин, авирлын эсрэг энэ 10 зарчимд өөрийнхөө болон үйл ажиллагааг болон банкныхаа бүтээгдэхүүн үйлчлэгийг нийцүүлж, за энэ хүрээнд бид нар бас тодорхой тайлагналыг өргүүлэх юм үүрэг хүлээсэн байдаг. За тэгээ энэ дээр бол бид нар Дайны дэлхийн гэрээнд нэгдсэн энэ 10 зарчимд тулгуурласан үйл ажиллагааныхаа явцын тайланг бас нэгдсэн үндэсний байгууллагт бас хөрвүүлсэн байна. За энэ нөөц төрөгчийн нэгтлэн бодох бүртгэлийн санхүүгийн түншлэл буюу энэ PCAF-т бас нэгдээд одоо 2 дахь жилдээ бас энэ банкны өөрийн үйл ажиллагаанаас ялгарсан хүлэмжийн хий, за банкны санхүүжүүлсэн төсөл зээлүүд дээр үүссэн хүлэмжийн ялгарлын тооцооллыг бол тодорхой датануудыг бүрдүүлээд, за энэ тооцооллыг хийх үйл ажиллагааг бас автоматжуулж програм хөгжүүлээ. За энэтэйгээ холбоотойгоор бас бид нар 2 дахь жилдээ бас энэ хүлэмжийн тооцооллоо тооцож, за тэгээд ил доо тайлгнасан ийм үйл ажиллагаагаас 2 дахь жилдээ хийлээ. За Монголын хөрөнгийн биржээс бас хувьцаат компаниудад жил болгон байгаль орчин нийгэм засаглалын тайлангаа олон нийтэд одоо тайлагнахын үүрэг хүлээлгэсэн байдаг. За энэхээ хүрээнд бас бид нар хөрөнгийн биржид 2025 оныхоо байгаль орчин нийгэм засаглалын тайлангаа өргүүлж, зам өөрийнхөө захин хуудас Монголын хөрөнгийн биржийн захин хуудасаар дамжуулж бас ил тоо тайлагнасан байна. За мөн нэг шинээр хийгдсэн ажил бол Монголын банкуудын холбоо санхүүгийн зохицуулахаар Европын цэргийн босголт банк, Монгол улсын их хурлын оролцоотой энэ Women Entrepreneurship Finance Code буюу эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код санаачлагад нэгдэн орсон байгаа. За ер нь бол бид нар яг энэ одоо доктортой хөгжил, гендрийн мэдрэмжтэй энэ бүтээгдэхүүлчлэгийг хөгжүүлэх чиглэлд анхаарсны үр дүнд бол одоо эмэгтэй бизнес эрхлэгч нар руу чиглэсэн бүтээгдэхүүнүүдэд илүү нөхцөлийн сайжруулж төрөлжүүлэх, замун хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бизнесийг дэмжсэн ийм шинэ бүтээгдэхүүнүүдийг бас зах зээлд нэвтрүүлсэн ийм ажиллагаануудыг бол энэ доктортой хөгжлийг дэмжих чиглэлд бас хийсэн байгаа. За танилцуулгын маань 2 дугаар хэсэг болгоод одоо банкны санхүүгийн үзүүлэлтүүдийг 2026 оныхоо эхний хагас жилийн байдлаараас та бүхэнд харуулсан байна. За банкны нийт хөрөнгийн хэмжээ 6 сарын 30-наар бол 7,785 тэрбум төгрөг хүрч, за жилийн өсөлтийн хувь бол 28%-аар өссөн байгаа. За цэвэр ашигын хэмжээ 64,2 тэрбум төгрөг буюу за өмнөх онтойгоо харьцуулахад бол бараг 2 дахин нэмэгдсэн хэмжээнд ашигт ажиллагаа маань сайжирсан. За энэний ерөнхийдөө бол гол шалтгаан бол бид нар цэвэр хүүгийн маржныг өсгөх чиглэлд илүү их анхаарч, за энэ дотроо зээлийн одоо их үүсвэрийг бүрдүүлэх депозит талдаа их үүсвэрийн бүтц дээр нэлээд анхаарсан байгаа. Хүү төлдөг их үүсвэр, за ялангуяа өндөр өртөгтэй их үүсвэрүүдийн бүтцийг анхаарад, за өртөг багтай, за гадаад болон дотоодоос их үүсвэр татах боломжуудыг илүү эрэлхийлж, за энэ чиглэлд нэлээд олон ажлуудыг хэрэгжүүлж, одоо урамшуулт аянууд зохион байгуулж, за харилцагч руу чиглэсэн харилцагчийн өдөрлөг, за харилцагч байгууллагууд дээр зохиодог үйл ажиллагаанууд нэлээд хэрэгжүүлсэний үр дүнд бол бид нар их үүсвэрийн өртөг талдаа бол нэлээд агцтай сайн ажиллаж чадсан. За нөгөө талдаа бас зээл олголтын дээр илүү их бас анхаарч, зээлийн багцын бүтц дээр бизнесийн зээлүүдэд олголтон дээр нэлээд сайн анхаарч ажиллалаа. За 2 дугаар улирал бол ерөнхийдөө бол банкны салбарын хувьд зээлийн эрэлт нэлээд ихсдэг, уран дулаан цаг болсонтой холбоотой бүтээн байгуулалтуудад нэлээд хийгддэг учраас бол төрөл бүрийн одоо эдийн засгийн салбаруудад зээлийн идэвхжил нэлээд өндөртэй байдаг ийм сар байдаг. Тэгэхээр бид улирал байдаг. Тэгэхээр бид нар бас энэ улирлын онцлогийг анхаарч, зээлийн багцаа тэлэхэд бас нэлээд анхаарч ажилласны үр дүнд за цэвэр ашигын хэмжээ маань бас өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол нэлээд өндөр өсөлттэй, сайн гүйцэтгэлтэй гарсан байгаа. За тэгээд ашигт ажиллагааны үзүүлэлт маань сайжрахын хэрээр за энэ активын өгөөж, өөрийн хөрөнгийн өгөөжүүд маань бас сайн үзүүлэлттэй гарсан байна. За актив өгөөж 6 сарын 30-наар бол 1.9%-тай. За өөрийн хөрөнгийн өгөөж маань 19.5%-тай. Ингээд өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад бол нэлээд сайжирсан ийм үр дүнтэй байгаа. За Монгол банкнаас тавьдаг бас зохистой харьцаанууд дотор 2 гол үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хүрэх чадрын үзүүлэлтүүдийг энд бас онцолж харуулсан байгаа. За өөрийн хөрөнгийн хүрэлцээний
шаардлага бол Монгол банкнаас зохицуулалтын шаардлага 1-р зэрэглэлийн өрнгийн өрөлцөөг 9% байлгахаас за банкны гүйцэтгэлээр бол 15.8% буюу бид нар бас бизнесийнхаа өсөлтийг дэмжих хэмжээнд өрнгийн өрөлцөө маань хангалттай байна. За эрсдэл таах чадварын хувьд бас хангалттай үзүүлэлттэй байгаа гэдгийг харуулж байгаа. За хөрвөх чадрын үзүүлэлт маань бол харилцагчийн анхны шаардлагаар төлбөр тооцоог тасралтгүй одоо саадгүй гүйцэтгэх юм үл үзүүлэлтийг илэрхийлсэн үзүүлэлт байдаг. За Монгол банкнаас тавьж байгаа зохистой харьцаа маань 25%-тай хангахаар байдаг бол бид нар 6 сарын 30-ны байдлаар 39%-тай буюу төлбөр тооцоо маань саадгүй гүйцэтгэхэд хэмжээнд бол одоо актив хөрөнгө удирдах зохистой байршуулсан байна гэдгийг маань харуулж байгаа. За манай одоо ашигтай ажиллагааны гол үзүүлэлт актив дотор бол зээлийн багцын үзүүлэлт бол гол одоо орлого олдог актив гэж явдаг. За зээлийн багцын бүтцийг одоо өнгөрсөн оны мөн үеэс хойш улирлуудаар ингээд бас харуулсан байна. За зээлийн багц маань 2026 оны 6 сарын 30-ны байдлаар бол 4.5 их найт төгрөгт хүрсэн. За зээлийн багцын бүтэц дотор одоо эзэлж байгаа хувьдыг бас ингээ харсан байна. За ер нь бол манай банк ритейл банк илүү жижиг дунд хэрэглэгч бизнесүүд за иргэдэд чиглэсэн банк гэдэг утгаараа хэрэглээний зээлийн багц бол манай зээлийн багц дотор нэлээд төвийг эзэлдэг. За хэрэглээний зээлийн багц 6 сарын 30-наар бол нийт зээлийн багцын 38%-ийг эзэлж байна. За үүний дараа бол хөдөө аж ахуйн зээл орон сууцны зээл, төслийн зээлүүд бас тус 18%-ийг эзэлсэн хувьтай, төслийн зээл 11%-тай, бизнесийн зээл 18%-тай байгаа. За түрүүн бас ярьсан бид нэр ерөнхийдөө бол цэвэрхүүгийн маржинаа өсгөх бизнесийн зээл рүүгээ чиглэсэн. За ер нь өгөөж өндөртэй зээлийн багц руугаа тэлэлт хийсэн үзүүлэлт маань бас үр дүнгийн та бүхэн бас 2025 оны 2 дугаар улиралтай харьцуулаад харах юм бол нийт зээлийн багцд эзлэх хувьд дээр бол нэлээд өсөлтүүд гарсан. За хэрэглээний зээл өнгөрсөн оны мөн үед бол нийт зээлийн багцын 34%-ийг эзэлж исэн бол энэ оны эхний хагаст 38%. За мөнгөн дүнгээрээ бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 387-86 орчим тэрбум төгрөгөөр дэлсэн. За бизнесийн зээлийн багц маань мөн нийт зээлд эзлэх багцын хувь нь 15%-тай байдаг байсан бол өнгөрсөн оны мөн үед энэ жил 677 тэрбум төгрөг буюу нийт зээлд эзлэх багцын хувь нь 18%-тай. За мөнгөн дүнгээр бол 120 орчим тэрбум төгрөгийн тэлэлтийг үзүүлсэн байгаа. За хэрэглээний зээлийн багцуудаараа бид нар бас ингээд харьцуулаад илүү дэлгэрэнгүй та бүхэнд бас харуулсан байна. За ер нь өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад гарсан өсөлтүүд за жилийн эцэстэй харьцуулсан энэ өсөлтүүдийг бас харуулж байна. За тэгээ энэ дээр бол гол өсөлтүүд бол оны эцэстэй харьцуулахад бол хөдөө аж ахуйн зээлийн багц дээр орон сууцны зээлийн багц дээр бол хуваарь илэрхийлсэн үзүүлэлтүүд нь өндөр өсөлттэй гарсан байгаа. За яг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол илүү хэрэглээний зээл бизнесийн зээлүүд маань илүү өндөр өсөлтийг үзүүлсэн ийм үзүүлэлттэй байгаа. За татан төвлөрүүлсэн хөрөнгийн тухайд бас түрүүн ярьлаа тий. Их усрын өртгөө бууруулж ашигт ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд бас татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө бүтцээр нэлээд анхаарсан. За дотоод их уср гадаад их усрыг харьцуулж бас бүтцийг харуулсан байна. За өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол гадаад их усрын хэмжээ маань нэмэгдсэн, түрүүнд өртсөн. Өнгөрсөн оны 3 дугаар улирал, энэ оны 2 дугаар улиралд бид нар нийт дүнгээр бол 300 сая долларын бондыг олон улсын зах зээлд гаргаж, за их уср татсан байгаа. Энэтэй холбоотой бол нийт их уср дотор эзлэх гадаад их усрын маань хэмжээ өнгөрсөн онд оны мөн үед 12%-тай байсан бол энэ онд 22% эзэлж байна. За мөнгөн дүнгээр бол 1.2 их найдын та тэнцэх хэмжээний гадаад их усрыг бол шинээр татж өсөлт үзүүлсэн байгаа. За дотоод их усрын хэмжээ өнгөрсөн онд бол нийт их уср дотроо 88%-ийг эзэлдэг байсан бол энэ онд 78% болсон байгаа. За их усрыг ер нь төрөлжүүлж байна л гэсэн үг. За тэгвэл мэдээж их усрынхаа өртгийг харгалзаж за аль их усрээс ямар хэмжээний их уср татах вэ гэдгийг банкны актив бисийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд зохистой харьцаанууд ашигт ажиллагааны үзүүлэлтүүдэд харж байгаад удирдах байгаа.
За дотоод их үүсвэрийн маань хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дахиад бас 600 орчим тэрбум төгрөгөөс өсөлт үзүүлсэн. За өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн маань хэмжээ 30%-аар өсөлттэй байгаа. За оны эцэстэй харьцуулахад 17.4% өсөлт үзүүлсэн юм үзүүлэлттэй байна. За дотоод үүсвэр дотроо бид нараас хүү төлдөггүй их үүсвэрийнхээ харьцаануудыг бас нэлээд анхаарсан байгаа. За хоёр дахь графикаас харах юм бол бидний одоо дотоод их үүсвэртээр эзэлдэг байсан харилцах дансны их үүсвэрийн хэмжээ маань буюу одоо өртөг багтай их үүсвэрийн хэмжээ маань эзлэх хувь нэмэгдсэн. За өнгөрсөн онд хагас жилээр нийт дотоод их үүсвэр дотор харилцагын их үүсвэр 28%-ийг эзэлдэг гэсэн бол энэ оны эхний хагасын байдлаар бол 40%-ийг эзэлж байгаа. За мөнгөн дүнгээрээ за ойролцоогоор 700 орчим тэрбумын их үүсвэрийг бол бид нар харилцах дансны их үүсвэр дээр нэмэгдүүлж чадсан. За оны эцэстэй харьцуулах юм бол эзлэхэд бас яг өнгөрсөн оны 2 дугаар улиралтай харьцуулсан үзүүлэлттэй ойролцоо байсан. За гадаад их үүсвэрийн тухайд бас түрүүн дуртад ерөнхийдөө тайлбарлалчлаа. Тэ гадаад их үүсвэр дотор банкнаас гаргасан үнцаас гэсэн үзүүлэлт маань за өнгөрсөн оны 2 дугаар улирлын эцсээр бол бид нар олон улсын зах зээлд үнцаас гаргаагүйсэн бол за энэ жилийн хугацаанд бол нийтдээ 300 сая долларын буюу за мөнгөн дүнгээр 1.80 төгрөгийн орчим тэнцэх дүнтэй гадаад үнцаасыг гаргаснаар манай гадаад их үүсвэр дотор гадаад гаргасан үнцаасны хэмжээ бол 70% эзэлж байна. За 7% нь бол репо нөхцлөөр худалдсан үнцаас за гадаадын банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хувь хэмжээ бол 23%-ийг эзэлж байгаа. За энэ дээр бол бид нар бас гадаад их үүсвэр дээрээ бас төрөлжилт үүсгэсэн. За зээл хэлбэрээр авах их үүсвэр, үнцаас хэлбэрээр авах их үүсвэрийнхээ өртгүүдийг харьцуулж байгаа илүү оновчтой өртөг багтаа байх хувилбаруудыг сонгож бас гадаад их үүсвэрээ төрөлжүүлсэний үр дүнд бол ашигт ажиллагаанд бас тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлсэн ийм үйл ажиллагаа бас хэрэгжүүлж байгаа. За зохистой харьцааны үзүүлэлтүүдийг ерөнхийдөө бас түрүүн дурдсан байгаа тийм. Нэгдүгээр зэрэглэлийн үр хөрөнгийн хэмжээ маань 15.76%-тай биелүүлсэн. За Монгол банкны шаардлага нь бол 9%-аар хангах. За нөөц интервал 3.5 буюу нийтдээ 12.5% бол хамгийн багадаа хангаж явах ёстой гэсэн шаардлага байдаг бол бид нар энэ үзүүлэлтийг хангаад тэгэхээр цаана бас 326%-тай тэнцвүүж хэмжээний буюу бизнесэд хэлэх бас нөөц орон зай хадгалж энэ үзүүлэлтийг хангаж ажиллаж байгаа. За төлбөр дөрөнгө гүйцэтгэх чадрын харьцааг бас түрүү ярьсан тийм 3896%-тай буюу байвал зохих 25%-аас дагуулж биелүүлсэн байгаа. За Монгол банкнаас тавьдаг нийтдээ 9 шалгуур үзүүлэлтүүдийн хангалтыг бид нар өнгөрсөн оны хагас жилээс хойш улирлаар за энэ оны хагас жилийн үзүүлэлтүүдтэй харьцуулсан байдлаар харуулж байна. За тэгээд товчхондоо базаад хэлэх юм бол бид нар зохицуулагч байгууллагаас тавьж байгаа бүх харьцаа үзүүлэлтүүдийг хангалттай хэмжээнд нь за нөөц харьцаа үзүүлэлтүүдийг давхар хангаж банкныхаа үйл ажиллагааг бас хангаж ажиллаж байна. За хамгийн сүүлд нь бас одоо зохистой засаглалтай холбоотойгоор бас төлөөлөл удирдах зөвлөлийнхаа үйл ажиллагаа болгоны 26 оны эхний хагас жилийн байдлаар гол үзүүлэлтүүдэд бас харуулсан байна. За төлөөлөл удирдах зөвлөл маань тогтмол үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа. За оны эхний хагаст бол нийтдээ 15 удаа уралдаж 31 асуудлыг шийдвэрлсэн байгаа. За гол одоо хилцдэг асуудлууд бол эрсдлийн удирдлага, комплайнсийн чиглэлээрх асуудлууд тогтмол хилцэж байна. За банкны бизнес зөвлөгөө болон санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтүүдийг тогтмол хэлэлцэж байгаа. За тэгээд жил болгон бас төлөөлөл удирдах зөвлөлөөр банкны дүрмийнхээ болон компани тухай хуулиар хэлцэх шаардлагатай бүх асуудлуудыг бол тогтсон хугацаанууд хэлэлцэж шийдвэрүүдийг гаргаа явж байгаа. За ингээд энэний үр дүнд бол нийтдээ 55 тогтоол баталж 2 үүрэг даалгаврыг бас өгсөн байгаа юм байна. За төлөөлөл удирдах зөвлөлд иргэдэд 4 хороотой ажилдаг. Аудитын хороо, эрсдлийн хороо, нэр дэвшүүлэх хороо, цалин урамшууллын хороо гэж. За эдгээр хороод маань бас өөр өөрийн хариуцсан асуудлуудаар тогтмол үйл ажиллагаагаа хэрэгжүүл сар бүр одоо хороод эрсдэл аудитын хороо бол тогтмол хурлуудаа хийж аудитын хороогоор 10 асуудал, эрсдлийн удирдлагын хороогоор 6 асуудал, за нэр дэвшүүлэх хороо 4 удаа
явагдсан байна. Цалин урамшууллын орооны удаа уралдаад нийтдээ энэ хороодоос бол 34 шийдвэр үүрэг даалгавруудыг гаргасан ийм үйл ажиллагаа хэрэгжүүлжээ. За ингээд 2026 оны 2 дугаар улирлын одоо үйл ажиллагааны гол хийж хэрэгжүүлсэн ажлууд, за санхүүгийнхаа гол үзүүлэлтүүдийн талаарх танилцуулга маань нөхрөөд өндөрлөж байна. За тэгээд та бүхэнд бас асуулт хариулт дээр бас асуултууд гарвал хариулъя. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Танилцуулга тавьсан лавсүрэн захиралтай баярлалаа. Тэгээд танилцуулга дээр бас зарим юм санхүүгийн үзүүлэлт бол нэлээд дэлгэрэнгүй бас тайлбарлаж өглөө. Тэгэхээр асуулт хариултын үеэр асуугдсан зарим асуултуудад ерөөхдөө танилцуулгын үеэр нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан учраас яг би дахиад давтаад асуучий. Та лавсүрэн захирал энэ дээр түрүүн танилцуулгын үеэр дээр хэлэх зүйл байсан бол хэлээд хэрвээ байхгүй бол тэгээд ерөөхдөө шууд дараагийн асуултаас орё гэд явчих гэж бодож байна. За тэгээд Facebook-ээр лайваар шууд үзэж байгаа оролцогчид маань бас комент хэсгээр сонирхож байгаа саяны танилцуулгатай холбоотой асуулт асуух боломжтой шүү гэж хэлье. За тэгээд шинжээчдээс манд асуултууд ирсэн байна. Эхнээс нь асуугаад явъя гэж бодож байна. За санхүүжилтийн өртөг өсөж хүүгийн зардлыг 30% нэмэгдсэн байгаа. Одоо тэн нөхцөл байдалтай үед ер нь 2026 оны 2 дугаар агаст за яг түрүүний ярьжсэн цэвэр хүүгийн маржнаа тогтворжуулах болон цаашид өсөх чиглэлээр ямар стратеги баримталж байгаа вэ? За тэгээд өмнөх earnings call-ууд дээр бас бусад нээлттэй хувьцаат банкудад ээж хат болгонгууд яг цэвэр хүүгийн маржны ерөөхдөө банкны салбарын хувьд ерөөхдөө буурах хандлагатай байгаа гэсэн. Тэгэхээр тайдын хувьд бас яг тийм тий тренд ажиглагдаж байна уу? Энэ чиглэлээр ерөөхдөө банк ер нь ойрын хугацааны яаж ажиллах стратегтэй байгаа вэ? За банкны цэвэр хүүгийн маржин 2025 оны эцсээр бол манай банкны хувьд 5.6% байсан. За энэ дээр бол 2026 оны эхний хагасын байдлаар бид нар цэвэр хүүгийн маржныг 0.34% өсгөж манай банкны хувьд бол 594% хүрсэн байгаа. За энэ дээр би бас яг гол хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг түрүүнд урдцсан учраас давхардуулаад явах уу. За тэгвэл мэдээж банкны салбарын үзүүлэлтүүдэд макро эдийн засгийн нөхцөл байдал, за мөн зохицуулагч байгууллагаас гаргаж байгаа шийдвэрүүд бас гол нөлөөтэй байдаг. Ялангуяа ашигт ажиллагаан дээр бол мөнгөний бодлогын хүү инфляцийн үзүүлэлтүүд бол хугацааны хоцрогдолтой яг банкны санхүүгийн үзүүлэлтүүд дээр ирж тусдаг байгаа. Тэгэхээр бид 2026 оны ерөнхийдөө бизнес төлөвлөгөө, санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө боловсруулах үедээ бол эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаад, за Монгол банкнаас бас инфляцийн зорилттой түвшинг ямар түвшинд барьж ажиллах вэ гэдэг мэдээллүүдийг харгалзаад, ер нь бол мөнгөний бодлогын хүү бол 26 онд 12% байх болов гэдгээр бол төлөвлөлтүүдийг хийсэн учраас за эхний 2 улирлын байдлаар бодлогын хүү 12% байгаа нь бол бид нар ийм байх болов гэсэн хүлээлтийг үндэслээд үйл ажиллагаагаа төлөвлөсөн ийм одоо төлөвлөлтөөс маань гүйцэтгэлийн хувьд бол харьцангуй зөрөөгүй. За гэхдээ инфляцийн түвшин бол өсөж байгаа. Монгол банкны бас таамаглаж ирснээс ялангуяа 2 дугаар улиралд бол 2 оронтой тоороо очсон 12% байгаа нь цаашид бас мөнгөний хатуу бодлого үргэлжлэх, за инфляцийн зорилтоо хангахын тулд бас зохицуулагчаас энэ бодлогын хүүг өсгөх ийм одоо хатуу бодлого үргэлжлэл энэ маань банкны нэг их усэр өртгийг бол цаашд нэмэгдүүлэх бас ийм нөхцөл байдал үүсч болцшгүй гэсэн ийм хүлээлттэй байгаа. Тэгэхээр бид нар нөгөө түрүү ярьсан их усрын бүтц дээрээ дотоодын зах зээлээс татах их усрын хэмжээг төлөвлөсөн хэмжээнд хүргэж чадахгүй, эсвэл тооцоосноос өндөр өртөгтэй их уср татагдахын нөхцөл байдал бас үүсч болцшгүй гэдэг үүднээс гадаадын хөрөнгө оруулагч нар руу, гадаадын банк санхүүгийн байгууллагууд руу их уср татах, за ялангуяа өртөг багтай, за тэгээд нөгөө ногоон болон доктортой хөгжлийг дэмжсэн илүү хөнгөлөлттэй хүүтэй ийм их усруудыг татах ажлуудыг бол уулзалтуудыг хийх, за их усрын өртөг зардал талдаа ямар байх вэ гэдэгт ярилцах ийм ажлуудыг бол оны эхнээсээ хэрэгжүүлээ явж байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа бас энэ инфляцийн нөхцөл байдлыг харгалзаад
их үүсвэр дээрээ илүү гадагшаа чиглэсүүл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлага үүсвэл бас дотоодын нөхцөл байдалтайгаа уялдуулаад ажиллахаар байна. За нөгөө талдаа яг бас зээлийн вакцинд хилэлт маань яг энэ их үүсвэрээс хамааралтай, их үүсвэрийн өртгөөс илүү хамааралтай байгаа. Тэгэхээр за өнөөдөр бол банкуд яг бодлогынхоо 12% дээр байгаа дээр их үүсвэрийн одоо нэг жилийн хугацаатай их усүр иргэдийн хадгаламжийн хүү нэг 12.2-оос 3% хүүн дээр байгаад байгаа. Тэгэхээр бодлогын хүү хэрвээ цаашаа өсөөд за бид нар дахиад их усүр өртөг нэмэгдэхээр болвол энийг дагаад бас банк үйл ажиллагааны зардлаа нөхөх, ашигт ажиллагаагаа хангах хүрээнд бас зээлийн хүүн дээр бас их усүр өртгийг дагаад өөрчлөлт орох бас ийм хандлагууд ажиглагдах магадaltaй байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг харгалзаад аль болох зээлийн хүүн дээрээ одоо илүү их өндөр болгоод авах биш нөгөө талдаа их усүрийн хүүгээ өртгөө бага болгох тал дээр л илүү банк бас анхаарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй энэ чиглэлд бас тодорхой бэлтгэл ажлуудыг хангаад ялангуяа гадагшаа чиглэсэн их усүрүүд дээр нэлээд онцгой анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ маань бас нийтлэг бас бусад банкуд дээр ч гэсэн бодлогын үгээр дамжаад гарах. За энэ дээр банкуд бол ерөнхийдөө их үүсвэр тал дотооддоо бол яг хүүгээр өрсөлддөг. Одоо хүүнээс бусад үзүүлэлтүүд бол харилцагч талтай мэдрэг одоо бага байдаг учраас энэ дээр л илүү одоо их үүсвэр өртөг бууруулах тал дээр гадагшаа чиглэсүүл ажиллагаан дээр илүү анхаарах болов гэсэн ийм хүлээлттэй байгаа. Тэгээд энэ чиглэлтэй ч гэсэн бас тодорхой ажлуудад төлөвлөөд эхнээс нь хэрэгжүүлээд бас явж байна. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор мөнгө болон дүнтэй адилдах хөрөнгө 60%-аар, за хөрөнгө оруулалтын багц 71%-аар, за зээлийн өсөлт болохоор за энэ өсөлтүүдтэй харьцуулахдаа тий арай бага хуваар 16%-аар өссөн байна. Тэгэхээр яагаад ерөнхийдөө банк хөрөх чадвараа ерөнхийдөө юм өндөр хэмжээнд байлгаж байгаа вэ тий? Тэгээд ерөнхийдөө цаашдаа энэ чиглэлээр ерөнхийдөө ямар бодлоготой байхаа гэж асуусан. За юун дээр бол мөнгө түнтэй адилдах хөрөнгө дээр бас нэг дурдах зүйл байгаа. Энэ дээр нөгөө зохицуулагч байгууллагаас заавал байх нөөцийн хувь хэмжээг бол оны ихэнд төгрөг валют дээр аль алин дээр нэг хувиар нэмэгдүүлсэн байгаа. Тэгэхээр бидний хувьд бол ерөнхийдөө өнгөрсөн онтой харьцуулах юм бол энэ Монгол банкнаас гаргаж байгаа заавал байх нөөцийн шаардлагатай холбоотойгоор мөнгө өрөнгө дээр байршуулж байгаа их усүрийн хэмжээ бол мөнгөн дүнгээрээ өндөр үзүүлэлттэй гарсан байгаа. За бас түрүүнд урьдсан бид нар нөгөө гаднаас одоо бондоос гадна татсан их усүрүүд байдаг. За энэ их усүрүүдийн хугацаа дуусах үед бол бид нар нөгөө цаашид энэ хугацааг сунгах хэсгээр их усүрийн өртгийг харгалзаад сунгах хэсэг шийдвэрүүдэд гаргадаг. Тэгэхээр бид нар бол энэ жил бас 2 дугаар улиралд 100 сая долларын бондыг бусад их усүрийнхээ өртөгтэй харьцуулж агаад гаргасан байгаа. Тэгэхээр бид нар одоо тодорхой нөгөө төлбөрийн хуваарьтайгаар эргэн төлөгдөх их үүсвэрүүд дээрээ хэрвээ өндөр өртөгтэйгээр үргэлжлэн сунгагдахаар бол бас тэрийг эргэн төлөх төлбөрийн чадварыг хангах ийм шаардлагын үүднээс бас тодорхой их үүсвэрүүд дээр яг одоо төлбөр дүрэн гүйцэтгэх чадварыг хангах хэмжээнд мөнгө өрөнгүүдийг бас байршуулж байна. За дээрэс нь яг банкуд дээр нийтлэгэл бас байдаг. Орон сууцны ипотекийн зээлийн багцыг бол Монголын ипотекийн корпорациас бас жилд 1-2 удаа бас банкуудын их усүүдийг багцлж худалдаж авдаг байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас яг зээлийн активын бүтц дээр, зээлийн багц дээр бол энэ ипотекийн зээлийн багц худалдахтай холбоотойгоор том дүнгээр бууралт бас үзүүлдэг. Тэгэхээр манай дээр одоо өнгөрсөн хугацаанд бол энэ он гараад 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ипотекийн зээлийн багцыг Монголын ипотекийн корпорацид худалдсантай холбоотойгоор яг энэ актив дотроо харахад зээлийн багцын өсөлтнүүд бага байгаа юм шиг боловч бид нар тэр худалдсан багцынхаа хэмжээгээр бусад зээлийн багцаад хилээд нөхөд тэгээд нөгөө төлөгдөж байгаа зээлүүдэд давсан хэмжээнд олголтыг хийгээд явж байгаа. Тэгэхээр яг зээлийн багцын цэвэр өсөлтийг харах юм бол одоо хуваараа илэрхийлсэн дүн бага байгаа боловч яг өнгөрсөн онтойгоо харьцуулах юм бол энэ жилдээ бол хэрэглээний зээл, бизнесийн зээл дээр бол бид нар өнгөрсөн оноос арай илүү өсөлт үзүүлж багцаад хэлсэн ийм үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байгаа. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор
За нийт хөрөнгө өмнөх оны үеэс 28%-аар 28%-аар өсөж 7.7 их найд хүрсэн байна. За энэ өсөлтөд ерөнхийдөө гол нөлөөлсөн хүчин зүйл болон Монгол банкны нөгөө нэг тавьж байгаа шалгуурууд хөрөнгөний өрөлцөө, хөрөнгөний дамд үүсэхгүйгээр ер нь энэ өсөлтийг цааш хадгалах боломжтой юу? Хэр удаан хадгалах боломжтой вэ гэж асуусан. За манай нийт хөрөнгийн өсөлтөд одоо түрүүн хэлсэн яг хуу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өндөр хувиар өссөн байгаа нь олон улсын зах зээл дээр 300 сая ам.долларын бонд гаргасан энэ татсан их усүр маань бол нийт актив өсгөд өндөр нөлөөтэй. За бид нар мэдээж үр ашгаа тооцоод энэ их усрыг татж байгаа учраас зээлийн багцын тэлэлт болвол Монгол банкнаас тавьдаг заавал байлах нөөцийн шаардлагыг хангаад үлдсэн хэсгийг болвол орлого олох активт байршуулахын зорилт хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ хэмжээндээ бол бид нар зохистой бүх харьцаануудаа хангаад тэгээд ашигт ажиллагаагаа байж болох өндөр түвшинд байлгахаар энэ татсан их усүрийн зээлийн багцад байршуулахын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. За тэгээд нөгөө өрөнгийн хүрэлцээн дээр зохистой харьцаа бид нар хамгийн багадаа 12.5%-ийг хангахаар байгаа. За энэ дээр бас гүйцэтгэлээр бол 15.5-аас 16.5-ын хооронд бас явж байгаа. Тэгэхээр энэ дээр өрөнгийн хүрэлцээн дээр бол хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх эсвэл одоо бид нар нөгөө ашигт ажиллагаа цэвэр ашгаараа өрөнгийг нэмэгдүүлэх юм органик хүсэлт бас давхар явдаг. Тэгэхээр бид нар бол дунд хугацааны стратеги төлөвлөгөөн дээр бол зохистой харьцаануудаа хангаад цаана бизнесийнхаа өсөлтийг дэмжих хэмжээнд бол өрөнгийн хүрэлцээг хангаж явна гэдгээр бол ойрын 1 жилийн хугацаанд бол бид нар бизнесийн тэлэлт дээр бол ямар нэгэн өрөнгийн асуудал үүсэхгүй гэж харж байгаа. За дунд хугацаанд бас хувьцаа эзэмшигч нараас өрөнгийг нэмэгдүүлэх яг энэ өндөр одоо жилийн дунджаар 30% өрөнгийн нийт хөрөнгийн өсөлт зээлийн багцын өсөлтийг хангахын тулд бас өрөнгө дээр хувьцаа эзэмшигч нарын зүгээс өрөнгөө нэмэгдүүлэх энэ ажлыг хийх хэрэгцээ шаардлага бол дунд хугацаанд үүсэхээр байгаа. За одоо энэ дээр бас бид нар өмнөх earnings call дээр бас дурдчихсан. Засгийн газраас бас төрийн өмчт компаниудын хувь эзэмшлийг мэргэжлийн олон улсын хөрөнгө оруулагч нарт эзэмшүүлэх гэсэн ийм мандаттай зорилттой ажлууд бас хийгдээд явж байгаа. Тэгээд манай хувьд бол 2022 онд хувьцаа анх гаргахдаа нийт хувьцааны 20 хүртэл хувийг олон нийтэд эзэмшүүлнэ гэсэн тогтооллын эхний шатны хэрэгжилт болго 571%-ийг олон нийтэд эзэмшүүлсэн байгаа. Тэгэхээр дахиад 1429%-ийн нэмэлт хувьцаа гаргах. За энэс өөр хэлбэрээр бас төрийн эзэмшлийн буюу нөгөө 9429%-аас олон нийтэд эзэмшүүлэх энэ ажлууд дээр бол яг одоогийн байдлаар бол эцэслэн одоо засгийн газар улсын их хурлын шийдвэр эцэслэн гараагүй байгаа ч гэсэн засгийн газрын түвшинд сангийн яам манай гол хувьцаа эзэмшигч гэдэг агуулгаар мөн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт нийт төрийн өмчт компаниудын төрийн эзэмшлийн хувийг бууруулах гэдэг чиглэлд бол тодорхой судалгаануудыг хийгээд тэгээд засгийн газрынхаа түвшинд бас ажлууд төлөвлөгдөөд танилцуулагдаад явж байгаа ийм процесс бол явж байгаа. За тэгээд яг өнөөдрийн тухайд бол би бол эцэслэн яг тодорхой хувийн хэмжээ заасан эсвэл яг ийм төрлийн хөрөнгө оруулагч нарт ийм арга замаар хувьцааг эзэмшүүлнэ эсвэл нэмж хувьцаа гаргана гэсэн шийдвэр гараагүй байгаа учраас ямар ч байсан өнөөдөр бол тодорхой тоо хэлэх боломжгүй. Гэхдээ бид нар бол дунд хугацаанд банкныхаа энэ бизнесийн өсөлтийг дэмжих хэмжээнд тасралтгүй ажиллахын тулд яг хувьцаа эзэмшигчдийн зүгээс бол энэ өрөөрөнд нэмэгдүүлэх ажлыг бол хийх шаардлагатай байна гэдгийг маань хувьцаа эзэмшигч төлөвлөлөө удирдах зөвлөлийн төвшөндөө бол авч хэлэлцэж ярилцаад за тэгээд түрүүний дурдсан бас тодорхой ажлууд засгийн газар дээр бас мандат болоод одоо явж байгаа ийм ажлууд бас бол байгаа. Тэгэхээр бид нар бол товчхондоо хэлэхэд бол цаашдаа бол энэ бизнесийн өсөлтийг дэмжсэн хэмжээг сааруулахгүйгээр бас тодорхой ажлуудаа хийгээд явахар төлөвлөлөөд ажиллаж байгаа гэж хэлмээр байна. Баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор энэ зээлийн чанартай холбоотой асуулт байна. Тэгэхээр онцгой анхаарал хандуулах шаардлагатай зээлүүд 51%-аар өсөж, зээлийн төлөлтийг хойшлуулсан тохиолдолд ерөнхийдөө 3 дахин нэмэгдсэн байна. За тэгээд ер нь чанаргүй зээлийн хэмжээ 6%-аар өссөн байна. Тэгэхээр цаашид энэ одоо
хүчтэй зээлийн өсөлтийн трендийг дагаад энэ зээл чанаргуудах юм шинж тэмдгээр ажиглаж байгаа тий. За тэгээд ер нь одоо энэ өсөлтийг чанаргүй зээлийн түвшингөө бууруулахад ерөнхийдөө ямар зорилтууд тавьж ажиллаж байгаа вэ? Тэгээд энэ чанаргүй зээлийн өсөлтүүдийн ард нь одоо ямар салбарт гол нөлөөлж байгаа гэж асуусан. За ер нь бол яг нь банкны хувьд нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь хэмжээ. За тэгээд одоо эдийн засгийн салбаруудад олгосон зээлүүд дээр хит төвлөрөл үүсэхгүй чанаргүй зээл дээр за дээрэс нь одоо цахим зээл дээр бас чанаргүйтлийг ихсэхгүй байх энэ үүднээс бол жил болгон төлөөлөл удирдах зөвлөлөөс зээл эрсдлийн аппетит ер нь эрсдлийн аппетитийн мэдээллийг баталж явдаг байгаа. Тэгэхээр бид нэр 2026 оны тухайд бол оны эцсээр бол нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь хэмжээг 464% сэтрүүлэхгүй буюу өмнөх онд оны гүйцэтгэл 4.9% байснаас бол буулгана гэсэн зорилттой авч ажиллаж байгаа. За хоёрдугаар улирлын байдлаар бол бид нар яг дотооддоо тавьсан зээлийн эрсдлийн аппетитийнхаа мэдээллийн одоо хувь хэмжээг бол барьж ажилласан. За тэгвэл түрүү ярьсан зээлийн багцын өсөлт маань өндөр өсөлттэй байгаа. Тэр хэрээрээ бас энэ тренд байгаа л да. Багц өсөх хэрээр чанаргүй зээл англигдсан зээл дээр бол нэмж одоо зээлд англигдах чанаргүйтгэхийн үзэгдэл бол ер нь бол зам ёсны үзэгдэл байдаг. Гэхдээ бид нар яг банкны хувьд бол хүлээн зөвшөөрч болох энэс сэтрүүлэхгүй гэсэн дотоод зорилтуудаа бол хангаж ажиллаж байгаа. За би түрүүнд дурдлаа нөгөө макро эдийн засгийн үзүүлэлтүүд хүчин зүйлүүд бол банкны бас бизнест зураг нөлөө үзүүлдэг, эерэг нөлөө үзүүлдэг ийм шийдвэрүүд бас гардаг. За тэгэхээр энд одоо нөгөө инфляцийн хэмжээ өндөр болж байгаа тий хоёр оронтой тойрон орцоо 12% хүрсэн. Энэ нөхцөлд бол иргэдийн ялангуяа бид нар нөгөө ритейл бизнес дээр ажилладаг банкны хувьд одоо хэрэглээний зээл дээр чанаргуутах, ангилагдах ийм одоо дүр зургууд бол он гараад ажиглагдчихж байгаа. За энэ дээр түрүү нөгөө яг би залруулаад хэлэх хэрэгтэй бах тэр чанаргүй зээлийн хэмжээ 6% гэдгийг англигдсан зээл буюу төлбөрийн зөрчилтэй 1-с 30 хоногийн хугацааны төлбөрийн зөрчилтэй зээлүүдийн хэмжээ бол 6%-аар өссөн юм үзүүлэлт манай дээр байгаа. За тэгээ энэ дээр бол гол нь бол хэрэглээний зээл дээр нэг ажиглагдаж байна. За тэгээд цахим зээлүүд бол ихэвчлэн нөгөө хэрэглээний зээл дээр цахим сувгаар зээлүүд олгогддог байгаа. Тэгэхээр энэ инфляцтай холбоотой, үн ханшийн өсөлттэй холбоотой иргэдийн маань яг нөгөө худалдаа авах чадвар бас буурж байгаа нь ажиглагдаж байна. За энэ дагаад бас нөгөө зээлийн эргэн төлөлтөд бас нөлөөлж байна. Одоо хуучин юу гэдэг юм өөрийн орлогын харьцаа гэдгээр бид нар хангуулад хэрэглээний зээлүүдийг олгож байгаа шүү дээ. Тэр маань ер нь агуулга нь бол хүн яг өөрийнхөө өдөр тутмын одоо амьдралын хэрэгцээнд шаардлагатай мөнгө авч үлдээд тэгээ үлдсэн илүү гарсан мөнгөөрөө зээлээ төлөх чадвартай байх гэсэн ийм харьцааг бид нар хангуулж ажилладаг. За тэгэхээр инфляц өсөөд иргэддээр бас худалдаа авах чадвар буурж байгаатай холбоотойгоор бас зээлийн эргэн төлөлтөд хугацаа хэтэрхэлт үүсэх нь хандлага ус ажиглагдчихж байгаа. Тэгэхээр бид нар үр орлогын харьцаагаараа дамжуулаад за зээлийн багцын бүтэц дээр шинэ олгох зээлийн одоо багцын бүтэц энтрээр дамжуулаад бас энэ англигдсан зээлийг цаашид яаж чанаргүй зээл рүү дахиад улам муудахгүй байх вэ? Энтэй холбоотойгоор эрсдлийн сангийн зардлыг өсөхгүй байх уу гэдэгт дээр бол тодорхой бас ажлуудыг хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Тэгэхээр бидний бол хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бас ийм хяналтаас гарсан хэмжээнд бол англигдсан зээл, чанаргүй зээл нэмэгдсэн юм үйл явц бол байхгүй. За мөн эсрэгээр бид нар бизнесийн зээл дээр бас чанаргүй зээлийн хэмжээг бууруулах дээр, хувь хэмжээгээр ч тэр мөнгөн дүнгээр ч тэр бууруулах бас том зээлүүд удаан хугацаанд явсан зээлүүд дээр төлөлт хийх энэ ажлууд бас нэлээд сайн явж байгаа. Тэгээд яг бид нар он дуустал мэдээж хэрэглээний зээлийн чанар, цахим зээлийн чанартай холбоотой тодорхой шийдвэрүүдийг бас гаргахаар байгаа. За энэ дээр яг авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь юу гэхэлэр цахим зээл дээр бол харилцагчийн одоо яг жинхэнэ одоо санхүүгийн төлбөр гүйцэтгэх чадвар нь ямар байгаа вэ гэдэг дээр илүү банкны салбараар ирээд зээлээ судлуулад зээлээ авах юм бол яг харилцагчийн одоо тогтмол орлого за ялангуяа нөгөө
малчин иргэд дээр бол одоо малын тоо толгой тий. За ялангуяа өвлөө улиралд бол янз бүрийн давагдшгүйцэн зүйл байгалийн амьсгал шалтгаалаад малгүй болсон байх эрсдэл энэ төрийг бол илүү банкны салбараар зээлийн судалж олгол судалж олохдоо одоо юу гэдэг юм илүү одоо юу гэдэг нь сайн чанартай судалж олгоод болох төлбөрийн чадваргүй хүмүүст одоо зээлийг өндөр дүнгээр олгохгүй байх энэ төр гэсэн иймэрхүү арга хэмжээнүүд бас хэрэгжүүлэхээр байгаа. За дээрэс нь цахим зээл дээр бол банкны салбараар ирээд авч байгаа зээлтэй харьцуулахад хэмжээг арай бага, хугацааг арай богино хугацаатаагаар олгох ийм зохицуулалтуудыг бас шийдвэрүүдийг гаргаад явж байгаа. За тэгээд малчны зээл дээр бол улирлын чанартай төлөлтүүд нэлээд хийгддэг. Ер нь бол 2 дугаар улирал, 4 дугаар улиралд малчны зээл хагас жилийн төлөлтүүдтэй явдаг. Энэ нөгөө орлоготой нь холбоотой байдаг. За 2 дугаар улиралд бол нөгөө ноос ноолуурын үе холбоотойгоор малчтын орлого нэлээд сайжирдаг учраас төлөлтүүд энэ 4, 5, 6 саруудад нэлээд хийгддэг. За өвлийн улиралд болохоор нөгөө мах бэлтгэлтэй холбоотойгоор төлөлтүүд нэлээд явдаг байгаа. Тэгэхээр бид нар бол одоогоор бол булчны зээл дээр чанаргүй төлөв үзүүлэлтүүдийг илүү одоо хяналтайгаар за тэгээд мэдээж одоо яг үнэхээр хүндрэлд орсон хүмүүс дээр бол хүсэлтийг харгалзаад зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах, төлбөрийн байрын өөрчлөлт оруулах. За яг тэгээд орлоготой нь уялдуулаад төлбөрийн байрыг шинээр зохиох, нэмэлт гэрээ байгуулах ийм байдлаар бол бас яг харилцагч талаасаа дэмжлэг үзүүлж ажиллахаар байгаа. Тэгээд мэдээж Монгол банкнаас тавьж байгаа ялангуяа энэ үр орлогын харьцаан дээр бол та бүхэн мэдж байгаа. Өнгөрсөн оны сүүлээс ахуулаад 2 удаагийн шийдвэр гараад үр орлогын харьцааг бол нэлээд чангарлуулсан байгаа. Монгол банкнаас бол инфляцийг бас нэлээд өндөр түвшинд байхтай холбоотойгоор иргэдийг зээлдэгчдийг санхүүгийн өндөрлөлт орохгүйгээс сэргийлээд бас үр орлогын харьцааг чангалсан үзүүлэлтүүд байгаа. Энийг бол банк бол яг зохицуулагчаас тавьсан шаардлагын хүрээнд хангуулад ажиллаж байгаа учраас бид нар цаашдаас чанаргүй зээл, ангилагдсан зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх дээр хяналтайгаар удирдах боломжтой гэж харж байна. Баярлалаа. За ерөнхийдөө earnings call маань 1 цаг болох гээд ер нь төгсөж байгаа болохоор сүүлийн 1-2 асуултыг аваад earnings call өндөрлөе гэж бодож байна. За тэгэхээр дараагийн асуулт нь болохоор доктортой хөгжил ногоон чиглэлээр үйл ажиллагаагаа хөгжүүлж байгаатай холбоотойгоор банк дээр гарсан гол нөлөө ер нь өөрчлөлтүүд нь юу байгаа вэ гэж асуусан байна. За бид ерөнхийдөө бол яг хуу доктортой хөгжил ногоон хөгжлийг дэмжих чиглэл зээлийн бүтээгдэхүүнүүд дээр бол аль болох хүүг бусад манай арилжааны уламжлалт зээлийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад арай бага байлгах юм зорилт тавьдаг. За тэгвэл яг бодит байдал дээр бол татж байгаа их үүсвэрийн өртөг маань зээлийн хүнд нөлөөлж байгаа учраас яг ийм ногоон зээл төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулсан бага өртөгтэй ийм их үүсвэрийн олдц ерөнхийдөө дотоодоос бол маш бага. За бид нар яг ногоон харилцах данс, ногоон хадгаламжийн сертификат гэдэг бүтээгдэхүүнүүдээр дамжуулаад энэ бүтээгдэхүүнүүд дээр илүү одоо нийгмийн хариуцлагын хүрээнд гэх юм уу тийм дагалдсан бүтээгдэхүүнүүд дээр хөнгөлөлт урамшуул үзүүлэх байдлаар ингээд явуулж байгаа. Гэхдээ энэ дээр татан төвлөрүүлсэн их үүсвэр дээр бас бусад их үүсвэртэй харьцуулахад түүний хувь нь арай бага байдаг. Тэгэхээр энэ дээрээ бас төвлөрүүлсэн хөрөнгөө нөгөө талдаа зээлийн бүтээгдэхүүн арай өртөг багтай санхүүжүүлэхэд чиглүүлэе гэж зорж байгаа. За түрүүнд урьдсан нөгөө нэг нодон жил гаргасан 200 сая $, энэ жилийн нэмэлт гаргасан 100 сая $-ын бондуудын одоо мөнгнөөс бол тодорхой хувьнаас ногоон зээлийг санхүүжүүлэхэд зарцуулах юм зорилт бид нар тавьж байгаа. Гэхдээ хүүсвэрийн өртгийн хувьд бол тийм одоо юу гэдгийг зүгээр арилжааны зориулалтаар татах их үүсвэртэй харьцуулахад тийм онцгой хөнгөлөлт бол байгаагүй. Монгол банктай swap хийхэд swap-ын өртөг дээр бол 1% хөнгөлөлтийг Монгол банк үзүүлж байгаа. Тэгэхээр бид нар тэр зорилтынхаа хүрээнд бас татсан бондын их үүсвэрүүд дээр бусад одоо зээлийн бүтээгдэхүүн дээр илүү маржинтай ашиг олох. За ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх дээр бол их өндөр ашигын маржин тавихгүйгээр аль болох хамгийн бага боломж түвшинд ногоон зээлийн бүтээгдэхүүнийхээ хүүг аваачих ийм зорилт тавьж байгаа. За их үүсвэртэйгээ холбоотойгоор ерөнхийдөө бол ногоон зээлийн багц дээр бол тодорхой зорилтууд бас бид нар тавьж явдаг. Нөгөө улсын маань зорилт нийт банкны салбарын зээлийн нийт багцын 10%-ийг 2030 он гэхэд
хувийн ногооноор бүрдүүлэх гэдэг ийм том зорилт байгаа. За энэ дээр банкуд айгүй идэвхтэй ажиллаад ногоон зээлийнхаа багцыг тэлэх ийм зорилттой байдаг боловч нөгөө талаас яг зээлдэгч нарын хувьд яг энэ ногоон одоо хэрэглээг дэмжсэн, ногоон бүтээн байгуулалтыг дэмжсэн ийм төсөл хөтөлбөрүүд маш ховор байдаг. За бэлтгэн нийлүүлэгчдийн тухайд бол за ихэнх нь нөгөө нэг эрчим хүчний хэмнэлттэй, дулааны хэмнэлттэй юм ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг импортлж оруулж зарах ийм чиглэл үйл ажиллагаанууд байгаагаас яг ингээд нөгөө үйлдвэрлэгч бүтээн байгуулалт хийдэг ийм ногоон стандартыг ялангуяа олон улсын стандартыг хангасан бэлтгэн нийлүүлэгч нар манд бэлэн биш байгаа учраас бид нэр илүү иргэд талдаа, хэрэглээ талдаа зээлийн тэлэлтүүд нэлээд явж байна. За, гендрийн мэдрэмжтэй гэдэг тал дээр бол манай эмэгтэй бизнес эрхлэгч нар маань илүү бас санхүүгийн сахилга бат сайтай, зээлийн багцын чанар их өндөр байдаг ийм хариуцлагатай зээлдэгч нар байдаг. Тэгээд тэр утгаараа бол энэ эмэгтэй бизнес эрхлэгч нарыг дэмжсэн зээлийн багц маань бол банкн дээр нэлээд өндөр дүнтэй багцын чанар сайтай ийм бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр бид нар энэ хүмүүсээ бас илүү нөгөө бизнесээ өргөжүүлэхэд нь чиглэж бизнес инкубатор дүүгээр дамжуулаад одоо бичил бизнес эрхлэгч байсан бол одоо өрхийн жижиг бизнес эрхлэгч болох, за жижигэн дунд болох гэдэг юм уу те энэ чиглэлд бас нэлээд сургалтын байгууллагууд, за ялангуяа нөгөө Монгол Улсын их сургууль, санхүү эдийн засгийн дээд сургуулиуд дээр байдаг тэр entrepreneurship хөтөлбөрүүдийн хичээлүүдийг банкны инкубатор түгээр дамжуулаад одоо санхүүн боловсролын сайн олох тэгээд энэ доктортой ногоон хөгжил чиглэсэн бүтээлийн бүтээгдэхүүнийхээ багцын тэлэлтийг хийх чиглэлд илүү анхаарч ажиллаж байна. Тэгээд ер нь бол цаашдаа энэ дээр бас нэлээд анхаарах ажил маань хүртэг багтай их усүр ялангуяа олон улсын зах зээлээс юм уу эсвэл одоо яг энэ чиглэлийн impact funding гэдэгтэй энэ чиглэлийн одоо санхүүжилт хийдэг байгууллагуудаас хүртэг багтай их усүр татаж авчрах юм бол илүү бас зээлийнхаа хөв бууруулах маржин багтаагаар олгох энэ ажлуудыг үргэлжлүүлээд цаашаа нэлээд хийхээр байгаа. За манай нийт зээлийн багцд эзлэх ногоон зээлийн доктортой хөгжил зориулсан зээлийн бүтээгдэхүүн маань нийт зээлд эзлэх багц нь ойролцоогоор 8% орчимтой явж байгаа. За яг ногоон гэдэг нөгөө цэвэр ногооноо үзэх юм бол 3% гарантай байгаа. Тэгэхээр бид нар нөгөө 2030 онд бас 10% хүрэхийн тулд бас нэлээд хүчин чармаалт гаргаж нэлээд багцын тэлэлтээ сайн болгох энэ чиглэлийн ажлуудыг бас нэлээд хийх шаардлагатай. Тэгээ энэ дээр бас дунд хугацаанд за энэ оныхоо бизнес төлөвлөгөө дээр нэлээд ажлуудаа төлөвлөөд ялангуяа нөгөө хүртээмж нэмэгдүүлэх гэдэг тал дээр цахим ийм ногоон бүтээгдэхүүнүүдийг илүү гаргах. За тэгээд нөгөө олон улсаас хэрэгжүүлж байгаа ялангуяа яам агентлагуудаар дамжуул төрийн бус байгууллагуудаар дамжуулж хэрэгжүүлж байгаа төслүүд дээр одоо нөгөө дэд бүтцийг бий болгох тэгээд аль болох цахим платформоор ногоон гэдэг баталгаажуулалтыг баталгаатай олон улс түлээн зөвшөөрөгдөх хэмжээнд шалгацдаг ийм одоо тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр болвол байгаль орчны яам за тэгээ Монголын байгалийн өв сан гэсэн төрийн бус байгууллага одоо нэгдсэн үндэсний байгууллагын одоо тодорхой төслүүдтэй бас хамтын ажиллагаа нэлээд хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо их усүр татах чиглэл дээрээс нь зээлдэгч нараа бэлтгэх за тэгээд ногоон баталгаажуулалтыг хийх гэдэг чиглэлд илүү ажлуудыг төлөвлөөд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За баярлалаа. За хамгийн сүүлийн асуултыг аваад тэгээд earnings call өндөрлөе гэж бодож байна. За тэгэхээр 2026 онд олон улсын зах зээл дээр төрийн банк шинэ их усүр татсан. Тэгэхээр 2028 онд хугацаанд дуусч байгаа. За энэ бондыг тэ ойрын хугацаанд буюу энэ болон дараа жил шинээр бонд гарч дахин санхүүжилт төлөвлөгөө байгаа юу. За тэгээд ер нь шинээр гаргахаар бол за бондын хугацааг нэмэгдүүлэх гэсэн байна. Одоогоор бол одоо 2 жилийн хугацаатай анх бонд гаргасан байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хугацаагаа нэмэгдүүлэх үү гэж асуусан. За бондын тухайд бол бид нар нодон жилийн 9 сард бол 3 жилийн хугацаатаагаар 200 саяыг за тэгээ энэ жил 100 саяыг нэмэгдүүлээд төлөх хугацаа нь бол 2028 онд төлөхөөр ингээм бүтцтэй байгаа. За тэгээд мэдээж бид нар
Монгол улсын зээлжих зэрэглэл, банкны өөрийнх нь бас зээлжих зэрэглэл, за гадаадын хөрөнгөний зах зээл дээр бас манай бондын арилжааны идэх, за тэгээд нийтдээ бас Монгол улсын сас гаргасан одоо засгийн газрын болон бусад байгууллагуудаас гаргасан бондын бан одоо өртөг өгөөж ямар байх вэ? Тэр чиг хандлагуудыг хараад бид нар заавал одоо энэ бондоо 3 жилийн хугацаа дуустал ингээд явнаа гэсэн юм уу? Эсвэл энийг хугацаанд дуусгаас өмнө яг тэзээд идээд дахин санхүүжүүлнэ юм уу? Эсвэл нөгөө өртөг буурах боломж гарах юм бол буцаан дуудаад шинээр бонд гаргана гэсэн. Яг хөө иймэрхүү нөгөө нэг төлөвлөлтүүд биднэрт бол байгаад байнгын судалгаатай явж байгаа юм. Бид нар нөгөө гадаадын зах зээлийнхаа за дээрэс нь өөрийнхөө гаргасан бондынхоо итвэх за тэгээд манай бондыг эзэмшигч нар хөрөнгө оруулагч нартай байнгын холбоотой улирал тутам банкныхаа үйл ажиллагааны болон санхүүгийнхаа мэдээллүүдийг өгөөд уулзалтууд захин болон бие хэлбэрээр зохион байгуулалт явж байгаа. Тэгэхээр биднэрт энд их усүрийн өртөг талдаа тэгээд дээрэс нь бас нөгөө Монгол банкнаас гаднаас татсан их усүрүүд дээр одоо татврын орчны хувьд одоо нөгөө swap-ийн өртгийн хувьд ингээд нааштайгаар бас арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэд Монгол банк маань бас зарласан байгаа. Тэгэхээр бид нар энэ шийдвэрүүдийг харгалзаад яг манай гадаадаас татсан үнцас хэлбэрээр гаргаж татсан их усүрүүд дээр татврын орчны хувьд таатай, за банкны ашигт ажиллагаа их усүр өртөх таатай нөхцөл байдал үүсэх юм бол бид нар өмнө гаргасан бондоо дахин санхүүжүүлэх ажлыг хийнэ. За дээрэс нь одоо хэмжээ нэмэгдүүлэх, хугацаа уртасгах гэдэг дээр бас өөр сонголттой төлбөрүүд бас байхыг үгүйсэхгүй. За ялангуяа сүүлд бол Монгол банк бас 5 жилээс дээш хугацаатай урт хугацаатай гаргасан их усүрүүд дээр бас тодорхой хөнгөлтүүд за дээрэс нь swap-ийн өртөг дээр ч гэсэн цаашид бас нааштай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэж зарласан байгаа учраас бид нар энэ дээр бол нээлттэй байгаа. Тэгээд тогтмол бас судалгаа шинжилгээ уулзалтуудаа бас хийгээд явж байгаа. Баярлалаа. За энэ хүрээд earnings call-а өндөрлүүлье гэж бодож байна. Тэгээд оролцсон бүх оролцогчд болон асуулт асуусан шинжээч нартаа баярлалаа. За тэгээд танилцуулгын үеэр болон асуултын хариултын үеэр бас лав суран захирал банктай холбоотой, банкны үйл ажиллагаатай холбоотой хэлж амжаагүй ч юм уу эсвэл хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчтай хандаад хэлэх үг байвал танигцээ өгүүлтийгье. За тэгээд өнөөдөр юуны өмнө бас энэ колт маань оролцоод бас асуултууд асуугаад банкны үйл ажиллагаатай танилцсан бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Тэгээд бид нар бас хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нартаас банкныхаа үйл ажиллагааг тасралтгүй ингээд нээлттэй ил тод тайлагнаад явж байгаа үднээс бол earnings call-аа бол тогтмол хэрэгжүүлээд явна гэсэн бодолтой байгаа. За дээрэс нь бас банкныхаа вебсайтаар дамжуулаад хөрөнгө оруулагч нартаас тодорхой мэдээллүүдийг хүргэж байгаа. Тэгээд та бүхний зүгээс бас банкны үйл ажиллагааны талаар, санхүүгийн үзүүлэлтүүдийн талаар асуултууд бас одоо банкны вебсайтаар дамжаад за банк руу шууд хандаад бас ирдэг. Тэгэхээр бид нар энэ үйл ажиллагаанууд дээр бол тогтмол харилцаа холбоогоо хангаж ажиллаад тэгээд цаашдаа бас та бүхэндээ бас банкны үр дүнгээ илүү нээлттэй тогтмол танилцуулах дээр бас харилцан уулзалтад явж гинэ гэж бодож байгаа. Тэгээд өнөөдрийн колд оролцсон бүхэндээ баярлалаа. Бүгдээрнгийнх нь цаашдын ажилд амжилт хүсье. За тэгээд энэ колыг зохион байгуулахад бас хамтран ажилласан CMM-ийн хамт олонд мөн шууд дамжуулалтаараа бас уцаад компаниудад дэмжиж ажилладаг хөрөнгөний биржийн хамт олондоо бас талархал илэрхийлье. Тэгээд бүгдээрнгийнх нь ажилд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Баяртай.